засгийн газрын бүтцийн тухай, бүрэлдэхүүний тухай хэлцэж байна. Би нэг зүйл энэ дээр батлагдах гэж байгаа хуультай холбогдуулаад асуух гэдэг юм. Монгол улсын эдийн засгийн байдал үнэхээр хүнд байгаа л да. Улсын төсвийн орлого 1.80 төгрөгөөр тасархаар байна. 13 оны төсвийн орлого бол мөн л их 1.80 дээр тасарсан. Одоо 1.80 дээр тасарсан. Тэр засгийн газар үнэт цаас гаргаж арилжааны банкудаас 20 гаруй хувийн хүү амлаж ээж мөнгө татж байгаа. Гэтэл одоо арилжааны банкуд нь мөнгөгүй учраас тэр засгийн газрын алдагдлаа нөхөх гэж гаргаж байгаа үнэт цаасыг худалдаж авдаг арилжааны банкуудын тоо эрс цөөрсөн ба. Тэгээд хөгжлийн банк засгийн газрын алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас худалдаж авсан гэдэг ийм мэдээлэл байгаа тань л да. Тэр энэ мэдээллийг уг нь одоо бид нар энэ дээр сонсч байгаагаар би яагаад энийг асуугаад байгаа юм бэ? Шилэн дансны тухай хуулиар бол энэ бүгд 7 хоногийн дотор ил тод болох учиртай. Тэгэхээр шилэн дансны тухай хуулинд өөрчлөлт орж байгаа энэ өөрчлөлтөөр энэ мэдээллийг одоо хэн гаргаж бидэнд өгөх вэ? Нэртэ устааны хувьд бид нар одоо энэ авчмаар өнөөдөр авчмаар байна. Засгийн газрын буруу бодлогоос болж энэ улс орон дампуурж байгаа үед одоо бүр хөгжлийн банкаараа төсвийн алдагдлыг санхүүжүүлэх үнэт цаасыг худалдаж авчихсан шүү дээ. Тэргээ бүгд айгаад нуугаад мэдээлэл болж авдаг. Тэг өнөөдөр энэ дээр шилэн дансны тухай хуулийг өөрчлөнө гэж орж ирээд энэ төрлийн байгууллагын байнгын дэмжиж ороод ирж байна л да. Тэр энэ мэдээллийг бид нар энэ өөрчлөгдөж байгаа хуулиар алгуулчихж байгаа юм биш үү? Бакет гişүнэ. Бакет дарга. Энэ мэдээллийг бид нар хэнээс авах вэ? Улс орны эдийн засгаар бас ингэж тоглож болохгүй л да. Хөгжлийн банкаараа Монгол улсын нийгмийн эдийн засгийн чухал ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой хөгжлийн банк маань одоо төсвийн алдагдлын нөгөө цалин дэвтгэрээ тавьж чадхаа болоод ирэхээр түүний хөгжлийн банкныхаа үлдэгдэл мөнгөөр үе Чингис бондынхаа үлдэгдэл мөнгөөр санхүүжүүлж эхэлж байгаа юм биш үү? Тэгэд энэ шилэн дансны тухай хуулийн дээр баахан өөрчлөлт ороод ирж байгаа. Энэ мэдээлэл нь ил тод биш. Уг нь бол энэ бүх мэдээлэл одоо уг нь гадна байгууллагын гадна самбар дээр байжлах учиртай. Тэгэхээр энэ өөрчлөлтүүдээрээ бид нэр сайжруулах гэдэг нь муудах гэдэг нь бидгийг л асуух гэсэн. Гişмэ хариулъя. Зөвхөн нэр томьёо өөрчилж байгаа шүү дээ. Өөр ямар нэг юм төрөйг үстэй тий байгаа. За энд бол одоо түрүүн хэлсэн зөвхөн нэр томьёоны шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа. За шилэн дансны тухай хууль батлагдаад хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Шилэн дансны тухай хуулийн дагуу таны хэлдгээр үнэхээр одоо бүх мэдээлэл ил тод нээлттэй байх ёстой. Хөгжлийн банк бол шинэ одоо бүтцийн өөрчлөлтөөр бол сангийн ам хөгжлийн банкны ерөнхий асуулын бас чиглэлгийн хувьд бол хариулсан. Тийм учраас энэ таны холбогдох ярьж байгаа мэдээллийг бол сангийн амнаас авах боломжтой гэж үзэж байгаа. Улаатрын тодруулъя. Тэгвэл ерөнхий сайдаас л асууж хэл. Ерөнхий сайдын хөгжлийн банкнаас засгийн газрын алдагдлыг нөхөх зорилгоор засгийн газрын гаргасан үнэт цаасыг худалдаж авах шийдвэрийг засгийн газар гаргасан уу? За байнгын ороо хариулах ёстой ерөнхий сайд биш. Дээр нь хэлцэж байгаа асуулттай холбоогүй асуудал байна. Холбоотой энэ чинь шилэн данс төсвийн тухай хуулиуд бас явж байна шүү дээ. Одоо тийм хол юмыг яаж холбож байгаа би бас гайхаад сууж байна л да. За асуулт дуслаа.